За ингээд шалан дээр ингэж сухаар жоо сонирхоогүй юу. Хей, Миндамор. Миндамор. Сэмэцано. За тэгэхээр энэ удаагийн бичлэгээр би Shein гээд онлайн дэлгүүрээдэг тэнцэнээс захиалсан юмнуудаа харуулах чинь. Сая магадгүй ингэж эхэлээ. Юу хэлэж What's up guys гэлөө. Амар тийм гар мараа яагаад л та What's up guys гэж хэлээрэй гэж тэгээд за юуцхан тэгэхээр би өөрийгөө танилцуулъя. Намайг Төмлөнэ гэж дууддаг. Ютубер бол биш. Гэхдээ бичлэг хийгээд YouTube дээр тавьчихаар амар гоё дурсамжуулдаг, амар гоё байдаг. Тэгээ гэрийнхэн бас үзэх дуртай. Найз нөхд бас үздэг. Тэгэхээр Shein гээд хятадын онлайн дэлгүүрийн бүтээгдэхүүнүүдийг үздэг. Амар олон юм захиалсан. 3 удаа би захиалга хийгээд тэгээд зарим нь амар дайжгүй. Тэгээ хямдхан яг харж байгаад өөрийнхөө дуртай загварлаг тиймэрхүү хувцснууд ч юм уу тиймэрхүү юмнууд идэг. Би зүгээр онгоолгоод харсан юмнуудыг нь тэгээд таньж бас харуулъя. Магадгүй хажууд суугаад үзэж байгаа. Тэгээд хамт бичлэг хийл даа гэх тэгээд харна хажуудаас болгочлаа. За тэгээд энэ юу вэ? Окей. Тараа. Энэ болохоор наадаг химэл хумс. Энэ надад амар таалагдсан. Амар дэжгүй урт биш. Тэгээд бүр богинохон биш. Өнгө нь энэ надад амар таалагдсан. Би Монгол хахад ийм химэл хумс надад байсан. Энэ дэжгүй чинь. За энэ болохоор аимс. Энэ амар хөөрхөн. Дээрэс нь ийм даавуу материалтай лээ. Амар гоё. Даавуу ийм хар тэгээд ийм жоохон ийм бант шиг юмтай. Энийг би хар пүүзэн дээр ч юм уу, хар хийдэн дээрээ тэгээд дээр нь амар cute жижиг мини даашинс ч юм уу юбок нөгөө шортн дээр юмсэж болж байгаа. Энэ амар гоё таалагдсан. Тийм тэгээд энэ амар cute. Зурнасаа ер нь одоо адилхан. Энэ амар гоё чанга авчтай юм байна. Яг нэг тийм чанартай авчаараад байдаг шүү дээ. Тийм. Нэг хоёрын хооронд хугарчгаар нэг эвгүй авчаараад байдаг шүү дээ. Тийм биш. Энэ амар гоё хүчтэй. Хүчтэй. За тэгээд энэ Shein-ийн хувцснууд нь ийм тус бүртэй, хувц бүртэн ийм ууттай байдаг. Тэгээ энэ дээр код байдаг. Хэрвээ таалагдахгүй ч юм уу буруу арьсмаараа захиалаад ирчих юм бол буцааж болдог. Буцаангуудаа мөнгөө авчдаг нэг бол шууд тэр Shein sign up хийгээд аккаунттай олчиж байгаа. Тэнгүүтээ тэр аккаунт руу нь шууд мөнгө нь орчдөг. Нэг бол буцаагаад өөрийнхөө данс руугаа шилжүүлж оруулж болдог. Тэгээ би нэг удаа цүнхнүүд захиалсан чинь цүнхнүүдтэй юм жоохон фейлдсэн. Цүнхэн амар яа цүнхнүүд ирсэн. Тэгээд буцаагаад тэгээд Shein-ийнхаа wallet руу хийгээд тэгээд тэрүүгээрээ бас юм захиалж авсан. Сүүлд ирсэн эдрийг хийж авсан. Тэгээд ер нь юмнууд нь хэмтхаа. За энэ болохоор бэлтгэлийн ийм нарийнхан за ийм энэ амар дэжвэ. Энэ ахад би юм хумс захиалсан. Энэ ихтэй нэг гоё биш. Энэ арай жоохон өөр зурнасаа. Гэтэ яг юм би өөрчилж чадна. Тэгэхээр өөрөө өөрчлөлт хийсэн юм аа. За энэ их саний илүү аа. Энэ болохоор нүүрний хэлбэр засагч байхгүй юу? Нөгөө V-line гэдэг хэлдэг шүү дээ. Одоо энэ за би нүүрэн дээр будагтай байгаа. Тэгтээ юу лээ? Тийм. Ингээд энүүгээр нь чихэн гарах юм байлаа. Тэгэхээр энэ шиг ингээд энүүгээр нь чихэн гараад зүгээр шиг. Гэвь би нөгөө бодогтай болохоор хамаагүй хүрчлэхгүй юм л да. Тэрнээс чи ингээд нүүрний энэ доотлын ирүүний хэлбэр засдаг юм юу гэх юм уу? Тэгээ би дандаа ордер хийх болгондоо нөгөө захиалга өгөх болгондоо доор нь хүмүүсийн үлдээсэн одоо нөгөө сэтгэлийн байнг уншдаг. Тэгээд зураг авахулаа авсан энэ юм байна, тэр тийм байна гэх бодит зургнуудын тэгээд
сайзтай хуцсан хамаа сайзтай тэгж явуулдаг. Тэнгүүтээ ордер хийх болгоно дандаа тийш нь орж хараад ямар шиг юм байна гэж хардаг. Тэнгүүд энэ дээр хүмүүс амар их nice комент үлдээсэн байсан. Тэгээ би та нар харж байгаа энтлийн ирүү томтой. Энтлих болохоор аюу юм шүүгэр шууд. Тэгээ энийгээ бас жоохон засгаад ийм захиалсан. Try хийгээд үзье гэж бодоод. Тэгээ энэ бас хямдхан. За энэ болохоор саяны соксын цагаан нь би хат цагаан өнгийн сокс авсан. Энэ бас хөрхэн даавуу хичээлтэй. Тэгээ дээрээ ийм бас санийх шиг ранчтай хөрхэн. Энэ болохоор арай өөр. За энэ бас ийм хумс. Энэ хумс бас надад амар таалагдсан. Гэтэ энэ жоохон урттай нарийнхан. Тийм. Энийг би яг анх үзэж байхдаа энэ юу лээ бэлэг мэлэг юм багтаа гэж бодод. Би энэ захиалсан билүү гэж. Тийм энийг захиалсан. Гэтэ эдгээр надад шаргал өнгөтэйг явуулсан мөлий. Би ийм шаргал өнгөтэй нэг урттай биш. Энэ нь ингээд харагдчихна уу? Ямар гоё юм бэ? Тэгээ чөлт юм байна хаа. Нэг харагдчих. За энэ юу вэ? Өөрөө захиалсан юм байна. Тийштэй дэлхүүрийн онс өрлөө нүуний онс. Гэхдээ энэ нь ясан муу юм бэ? Төмөрөн жоохон муу юугүй юу? Гэтэ so cute. Энэ болохоор yes энийг харчаад энэ юу юм бол бэлэг юм ба ороод мороод юм байна гэж боддог гэсэн чи би энэ дээр дахин үсэг гэж байгаа. Агагийн үсийг одоо би байнга засах баг. Тэгээд нөгөө хамгаалт байхгүй энэ чи юу гэдүүлээ. Нүгээр тий ийм уут байхгүй мөлий. Тэгээд би агаад зориулаад ийм одоо ингэдэг. Ингэнгүүт би энэ дээр нь ус унахгүй гэсэн үг байхгүй юу? Надаа Монгол бол зөндөө байсан. Тэгээд ганцыг найд ирдэг. Гэхдээ яг энэ бас нэг $2 молол хийсэн баха. Тий. Хэрэгтэй. Засаад хэрэгтэй. Ч юм уу ямар нэг юм таалагдахгүй байх юм бол энэ уут баадтай энэ уутан дээр нэг баркодтай. Тэгээд одоо жишээлбэл энэ хувцсан дээр ярив. Энэ хувцас надад таалагдахгүй байлаа гэхэд яг энэ уутанд нь хийгээд тэгээд буцаад шүү. Тэгвэл өөр юмд нь хийчихээр бас буцаалт нь нөө цэцлэгдэх ч юм уу тиймэрхүү гарч магадгүй эрсдлээ тооцоод яг энийг энэ уттай нь яг гаргаж ирээд үзэхдээ яг ингэж тус нь тавьж ингэж үзээрэй. Тэгээд таалагдах юм бол окей. Таалагдахгүй хам бол би бас яг харж агаад нэрийг нь уншиж агаад тусын уутанд нь хийгээд нэг 10 бүтээгдэхүүн буцаасан. Бүтээгдэхүүн ч шиг. Эдгээр бол таалагдж байгаа болохоор ингээд би шууд ингэж тавьчихж байгаа. Зүгээр штэ. Дэжгэнэ. Цахан ийм хүзүүрээгээ чиглэсэн юм дуртай. Нөө нарнаас харшил мшилтэй болохоор ингээд том талбайтай, том захтай хүмүүс юм бол би нөө дургу. За энэ болохоор M-Smart нь эднийхээ ерөөхдөө жижигхэн size жижигхэнтэй гэдэм бэлээ. Тэгээ турхаа хүмүүст бол S нь болно. Би турхаа биш. Тэгэхээр M. За яаж үзүүлэх вэ? Ийм. Энэ бол гоё юм тий. Тэгээ ийм баримттайгаа бас ирдэг. Энийг юмыг яаж мэдгүй хадгалж байхад бол зүгээр. За энэ болохоор бас ийм ийм. За энэ надаа би нэг мэдсэн чинь амар өнгөлөө хуцнуудтай. Тэгээ хар юм байхгүй болсон. Тэгээ бас хар юм өмсгөр бас зэмэр шүү дээ тий. Энэ болохоор юм. Энд дээр шууд хавтаад өмсчих үү? За энэ одоо энийг нь цаана байхгүй нэг төсөлрээ. Тийм. За дараагийн хувцас нь энэ. За энэ юмшгүй. Тэжгүй. Baby макс юм шиг та. Baby шаргатаа. Үгүй don't be rude. I'm sensitive гэсэн үг байхгүй. Don't be rude. I'm sensitive гэдэг нь надад битгий бүдүүлэх хандаа би имзэг хүн. Би имзэг гэж байгаа. Тийм дотор нь цагаан юм цагаан нөгөө цэжж өмсч байна. Гоё юм байна. Усны хувцас.
Гэ сая цаглахгүй да. Би нөгөө сэлж чаддаг байхгүй юу? Яа хийх юм. Би нөгөө сэлж чаддаг. Тэгээд за би ч усмсанд орно гэж байх уу гэд надад ерөөсөө усны хувцас байдаггүй. Тэгсэн чинь сая Флорида бич яваад тэгсэн чинь зайшгүй ихтэй олдсон билээ. Бас хотлон өнө усан дотор ингээ ороод зогсоод байгаа юм. Тэгээд би миний шарж мараад бас тийм байхдаа усны хувцас бол гоё юм лээ. Тийм тэгээд ихчийн хувцсыг нь сэлж байгаа өмсөн. Тэгээд би айдаа даун тулаад би нэг тийм амар бикини дээр өмсөд яваад байдаг. Амар өөртөө ихтэй. Шууд ингэж авдаг хүн биш. Хөрхмаа. Ийм бикини. Тэгснээр шууд бүкс нь гарахгүйгээр ийм юм өмсчин. Бүкс нь гарахгүй ийм өмсчин. Юу ч яа мэдгүй. Одоо ийм юм өмсгөөч ингээд өгдөг тэр чирээ гаргаад шүү дээ. Тэнгүүд нь тэрийг хаад ингээд ийм гэсэн үг байхгүй. Энэ болохоор артлан ийм, тэгснээ уртлан ийм. Өнгө нь гоёад би ер нь ийм ногоон чим шиг юм зинхэр иймэрхүү ногоон ийм өнгөнүүдэд амар дуртай. Тийм гоё. Надаас тохиод юм шиг байна. Энэ амар гоё. Чот гэршлог асан. Хөрмөө ийм зургтай тэгээд ийм доторх нь ийм Тэжвэн энэ зузаамтай тэгэл ойр зургийн юм хийчихээд nice. Мөгнүүд тийм нарийнхан голтой яг л зурган дээр шиг харагдсан шиг юм байна. Дөрөв шиггүй. Тийм дөрөв шигтэй. Байна. Оо тийм. Тара. Тэжвэн энэ эсэг захиал бол угаасаа багтах юм байна уу? За, энэ цамцал надад таалагдчихэв. Гоё юм байна. Имхтэлэг. Гэхдээ энэ материал нь бол ийм материал байна. Би материалыг хэлж мэдэхгүй байна уу? Гэхдээ яг энэ энтэй зохицох юм болоо. Би энийг бас шинээс захиалжсэн. Гэхдээ энэ бол нэг таалагдахгүй. Өмсгөр ингээд яг илүүдл гизний урталтай байдаг өөх гарч ирээд. Ийм тэгснэ доотлол нөгөө яа ийм терпэзэн өмдөхгүй юу? Яг уртан ч урт гоё юм байл л дээ. Гэтэ дээдлийн хэсэг нь арай сонь жоохон турж байгаа өмсгөө. Тэгээ өнгө нь арай өөр байх хэрэгтэйсэн чинь өнгө нь жоохон бараа өнгөрсөн. Тэгээ ийм юм энтэй хогсоо өмсч болох юм. Боди. Би аим шин зэрэг. За яах вэ? Өмсөд дуусана. Ингэж л таарж байгаа юм л та. Гэтэ арай жоохон нэг дахиад жоохон том байсан бол бүр nice байх байлаа. Энэ бол гоё л гэтэл мэрцмар байсан бол гоё. Бүр nice. Шин дээр амар их купон ирдэг, промошн ирдэг. Тэгээд тэр нэрийг оруулж монголон өтгөрх юм ингээ үнэн багасаад явчихдаг байгаа. It was 99 cents. I get confident to go and get some compliments, passing up on those moccasins. Someone else has been walking in by me and grungy fucking man. I am stunting and flossing and saving my money and I'm hella. За сүүлийнх нь ийм I'ma take your grandpa style. No for real. Ask your grandpa. Can I ингэж өмсөв яг ингэж тавьдаг. Ингээд энийг яг өмсөх сурчлаа би нэг зургийг өмсөн байгаа зургийг. Тэгээ материал нь бас нэг юм сэлгсэн 100 болохоор дэжгүй гоё. Тэгээ энэ бол миний палач гэдэг надад харж байгаа юм. Тэгээ энэ бас хөргөн л юм. Тэгээд бас нэг би эрсдэлтэй юм хийсэн. Би 30 захиалсан. Тэгээ харж чаж байгаа яг 38 арьсмарын энэ тэгэхээр бол 7 арьсмарын хутал захиалаад $27 байлуу. 10 доллар ч илүү. Тэгээд ийм ажлын хутал ингэ захиалсан. Энэ өмсгөр амар хөөрхөн харагдилээ. Дээрээс нь хөнгөн тэгтэйхэн. Тэгээд би энийг бол ажил дээр өмсөд байгаа. Нараа хийгээд надад таарсан үнэхээр хаттай. Би энийг нь аваагүй байсан. Тэгээ энэ бол дэжгүй. Энэ болохоор ийм цагаан хутал. Энэ дэм амар
ямар гоё байсан энэ лавдаг. Хөнгөн, зөөлхөн, тэгээд энэ даун материалтай. Тэгээд яг миний арьсмаараа бас ирж байгаа. Яг таарж байгаа. Тэгээд энийг үсгээр бас уцаан ултай тэгэнгүүт өндөр харагдуулаад энэ бас надад амар таалагдсан. Энэ үдээс ихтэй юу яах хэрэгтэй даа? Пассворттай байх хэрэгтэй даа. 5 үдээс. Ээ. Онлайнаар ингээд захиалбал амар хямдхан тусч байгаа. Тэгээ дэлгүүрээс тэгэж авах юм бол яг жоохон үнэтэй тусна. Гэтэ яг л та. Тэгээ би ойтоо надад л онлайн дэлгүүрэн зүгээр. Би Монголоос бараг 5 жил болж байгаа юм кейк та. Энэ кейкэнд амар хайртай. Тэгээ энийхээ үдээсийн солих гээд нөгөө Монголд хаад юм үдээсийн хайчаад үдээс олохгүй тэгээд ээж бүр хэмт ийм үдээс хийсэн гэсэн юм аа. Миний бэлтгэлийн кейк. Тэгээ ингээд солих гээд би юм үдээснүүд захиалсан. Нэр тийм бас юм кейс захиалсан. Энэ кейс гэхдээ нөгөө ингээд гар нь ингээ гулагддаггүй гоё барьцдаг нэг тийм материалтай байдаг штэ. Тийм бах гэсэн чинь үгүй байсан. Энэ ингээ амар гэл унчгаа материалтай. Ийм. Тэгээ материалнууд нь даава юмнууд бол байдаг. Одоо жишээлбэл энэ бол би нөгөө захиалгахдаа даун байна уу үгүй ээ гэдгийг харж байгаа. Даун гэдгийг нь би даун гэдгийг захиалаад тацахгүй. Тэгсэн чинь яг л даун гэдэг ийм гоё бодолт ирж байна. Тэгэхээр та нар хэрвээ захиалгах байгаа бол сайзыг сайн сонгоод өөрийнхөө сайзыг сайн сонгоод тэгээ ямар материалтай байх нэ гэдгийг бас хараад тэгээд доор нь нөгөө комент хэсэг дээр нь хүмүүс бас сэтгэлдээ үлдээсэн байдаг бодит зураг мургаа тавьсан байдаг. Тэднийг харж агаад захиалаарай. Тийм тэгээд энэ хүртэл үзсэнд баярлаа. Сонирхолтой байсан бах гэж бодож байна. Миний захиалсан юмнууд бол надад таалагдж байгаа. Дараагийн бичлэг дээр уулзцгаая. Баярлалаа.